багуудаас итгэгчдээс гарсан нийт 20 санал. Санал дээр тулгуурлан нийт 10 саналыг боловсруулсан байгаа. Харин даалгаврын хүрээнд бол нийтдээ 245 саналыг бол ингээд гаргасан байгаа. За, элтгэгч нарын гаргасан санаануудаас авч үзвэл одоо аж ахуйн нэгж байгууллагууд одоо төр үеийн ишлэгийг сайжруулах, хамтран ажлын дефектыг эффект болгох, сэтгэлгээгээ одоо өөрчилж оролцоогоо хангах гэдэг санал дээр бол санал нэгтэйгээр манай дэмжсэн. За, барилгын тухай хууль тэгээд салбарын нийт одоо газрын багцын тухай 5 багц хууль, барилгын тухай хууль дээр бол ер нь саналаа өгьгээд тэр дотор бол барилгын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол саналаа хүн зүйтэй энэ дээр болохоор салбарын мэргэжлийн төрийн бүс байгууллагууд, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо чухал гэдгийг бол санал нэгтэйгээр хэлсэн байгаа. За, бие програмын хувьд бол Америк, Япон зэрэг хөгжингүй орнуудаас бол харьцуулт хийж дэвшилтэйг нь авах тал дээр нэг санал гаргасан байгаа. Норм норматив дээр болохоор автоматтай одоо нөгөө норм дүрм дээр автоматтай гардаг экономик хэлбэрийг сонгох, ажлын хэсэг байгуулах, тэгээд талуудын оролцоог хангах гэсэн саналыг гаргасан байгаа. За, стандартчил, олон улсын стандарт хөгжлийн санаачлал дээр олон улсын стандартчил дээр болохоор мэргэжлийн төрийн бүс байгууллагууд судалгаа шинжилгээ одоо хийх байгууллагууд болон бусад хувийн хэвшлүүдийг бол оролцуулах нь зүйтэй гэж үзсэн байгаа. Тэгээд хуучин стандартууд бол сайжруулах, шинжлэх, тэгээд олон улсын жишг стандартыг нэвтрүүлэх. За, материалын үйлдвэрлэлийн стандарт бол сайжруулах, хил дээр лаборатори байгуулах гэсэн саналууд бол гаргасан байгаа. За, салбарын үйлчлэгийн тулгымдсан асуудал гэдгээр төсвийн норм зөвөр тооцоо, томьёолыг техникийн шаардлагад уялдуулан тооцоолох гарах нь зүйтэй гэж үзсэн байгаа. Ингээд нийтдээ бол 10 саналыг бол манай багаас гаргасан байгаа. ERP web application зэрэг цахим төлөвлөгөөг тулгуурлан тусгай зөвшөөрлөн үйл ажиллагаа, хэрэглэгчийн хандлагын үйлчилгээг одоо сайжруулах. За, тусгай зөвшөөрөл, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болох үйл ажиллагаа 21 оны 7 сарын 1-ээс бүрэн цахимд шийдвэрлэсэн байгаа. Мэдээж сайжруулах, цаашдаа бол залруулах ажлууд байгаа гэж бодож байна. Үүнд бол та бүхний санал бол маш чухал байгаа. Барилгын тухай хууль нэмэлт өөрчлөлт оролдуулна. Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн